Салахаархан гэзгэн дээр чин тооцсон цэцэг дахиад ургахгүй санаа сэтгэл догтлон чингнэх хонхон дуугаа дахиад сонсохгүй ангийн хаалгыг зөөлөн халааг алдрайхан насаа үлдээлээ баяртай Хоёрхан холхот санчихтаа хонгор багын андууд мэн орон жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл мэн насаараа бисээ үгийлэх нэг ангийнхан мэн Салахтаа санчихтаа ойрхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл энэ насан мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисээ үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зөвхөн мөргөлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шоуг танарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүрийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо Мартахгүй уянгатайхан хавраа Мартахгүй аялгуутайхан
Зүрхэнд шийсэн анхны хараа хязгаарч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Биотвол санчхтаа онгон багын андодмэ Болирх цаг хугацаанд бивинэ гэсэн сэтгэлмээ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үрхэлмэн ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ Хагон сэтгэл зүрхэн бэмүргэлж байдаг бохоор хайрлаж явдаг юм шүү би Yarsan ankhni ötmüş Erven erdemi şimik kurtse Arvın çilik ardan arıkla За та нартай энэ сайхан баярын өдрийн мэндийг өөдөөд өргөдөж тэгээд өнөөдрийн энэ сайхан арга хэмжээг нээж Сгод нэг цэвэрлэгийн дарга харагта мишиг дөржин чимбэ билнэ. Тэгээ анхныхаа 45 жилээр бариад тэмдэглэх юм хэрэг байсан. Сэтгэл хөөрөө баярлаа. Тэгээ хэдүүлээ нэг удаа олцсон. Уулзалтууд амжилттай сайхан болсон. Уулзалтын үр дүнд зохион байгуулалт комисс байсан. За комиссийн сайжруулах үнхээр надад одоо өнөөдөр одоо таалагдж байна. Наитом нойтгэр пат гэж зогсон гот дотор мөр за яасан сайхан юм бэ ийм гоё болдгийм байж тээ ингээд ирнэ гэсэн хүмүүс маань бол бүгдээр ирж чадлаа за замууд нь бас ингээд ачаад орчоо явчаад ирж чадсангүй манай инкватор бол Ирчанд явсан за би гэхдээ цацаагаа ирээд нэг амт хүчинхээ хамтлагтаа дуулаад ингээд 10 бигээ алдаршуулсан болдог бас хүлээж исэн за цэцгээгээ хүлээсэн би маань бол манай 10 байнгийн багш за бидний одоо ингээд дөрөвдүгээр анги төсмөдөл ингээд баа 3-р анги төсмөдөл 4-р ангиас ингээд ангийн бушаад цэлээ авах маань гэсэн. Хоёр бай манай цэрэн айдын юмчгүй. Улаанбаатар Анаахны үндэсний их сургуулийн Анаахны дээд сургууль багтны өгсөн 3 бай цагаан гэлүүд нь гоё яасан. Амьдрал эмэгтэй хүн яаж өөрийгөө гоё авч явах вэ? Миний хүүхдэд биологийн хичээлийг маш сайн сураарай гэсэн чинь бид нар одоо яг үүндээ бол бид нар химийн багшгүй байсан шүү дээ. Хим How инженер, how одоо цагтаагийн ажилтнууд яг баахан хурдтаанууд тийм ийм болсондоо инженер гэдэг үссэн. Англи хэлээр аюул гэдэг инженер үссэн. Энэ тийм англи болов. Тэгээд бас тийм онцгой хэлэх багштай хайрч байгаа юм. Багштай авсан. Тэгээд өнөөдөр хамгийн өмнө болоосоо ганцхан хүн өөрөө уцтад дуусан нь манай очрыг би багшийнхаа хүүгийг яг бас манай Калет ангийн 10-аагийн сурагч очрыг өмнө болоосоо урьсан миний өөрөө авч ирсэн. Очрыг маш их байж байна. Манай анги хүүхдээ биднэртэй ноцолт нь тоглосон хөөрөлт нь автобусны буудалтай толиор нүд гялбуулна чаван дээгүүр харин тийм гүүн бид чинь тэгээд тийм л хөөрхөн хүүхэд бас ихтэй хамтаа өнгөрсөн. Тэгээд багштай бол бид нар 10 бие анхны зүгээс буйхнараа зүгээс чин сэтгэлээсээ бас
баярлж байгаа илэрхийлээ. Үүдэн илэрхийлээ. Хэдүүлээ босоод нэг багштай үнэтэй илэрхийлж байгаа. Одоо нэр үнэхээр их баярлж байгаа. Ийм олон хүүхдүүдээ зөвлөдөө тэгээд ийм олон эзэмтэн мэрэгний төрүүлж гисэн багштай чин сэтгэлээсээ баярлаа. За сууя. За тэгээд миний яриа жоо уртчтэй. Та дуудахгүй үстэй. Ангийн дараа жоо урт төгөлөл. Тэгээ манай багш өөр эмэгтэй болохоор маш их эмэгтэйлэг цэцгэн дуртай. Бас дээрээс нь маш олон цагаан өнгө дуртай. Цагаан гутал гялцвал манай багш тэр 47 дугаар сургууль дээр 13 дугаар сургууль дээр цагаан гутал гялцхгүй бол бид ч бүр гайхахгүй шүү. Багш ачгүй. Тэгээд тийм бидний хамгийн гой юмнуудыг заасан тийм мундаг хүн. Тэгээд багштай энэ 5 ийг бэлгэж байгаа. Миний найз гэртээ тавиад ингээд ангийнхных нь усан дуусгаж байгаа. Татгалаарай. Анги хөвгт миний хөвгөж болохгүй шүү дээ. Бидний хатлаар өөрөөр сэтгэлдлүүдийг хэлье гэж бас бодсон. Тэгээ нөгөө цагаан толгойн нэрсийн дистралаар ангийнхнаараа ингэ бичсэн байгаа. За аагасаа хэлсэн шүү дээ. Атар тунгалаг гээл. Тэгээд манай атар тунгалаг бол хордлоогийн атар тунгалаг гээл. За бид нарт яг мөр зэрэгтэл 10 жилийн ингээд хамт төгссөн. Бид нар чи их хөөрхөн шүү дээ. 1-р ангид 13 дугаар сургуульд ороод тэгсэн чинь 2-р ангид орох болсон чинь 47 дугаар сургууль шинээр байгуулагдав. Тэгээ ангиараа 47 дугаар сургуульд очиод тэгээ 47 дугаар сургуульд ороод байжсэн чинь 9-р ангид төгсөн чинь 10-р ангид 13 дугаар сургууль холбооны инженер. За 2087-аас 17 онд үндэсний телевизэд ажиллаж байсан. Манайхаас одоо бидний одоо хамгийн их олон телевизийн нэвтрүүлгийг миний бол хамгийн одоо нэг одоо сонгуул Монгол явж байгаа миний хамгийн их олон юмнуудыг хийж өгчээсэн бол манай Атар тунгалаг. Тэгээд холбоо мэдээллийн одоо тэргүүний ажилтан. За тэгээд үндэсний телевизийн тэргүүний ажилтан Алтан гац суудтай. За Алтан одоо баяр хүргэе. Физик математикийн факультетийг төгссөн, математикийн анги төгссөн математикч. За тэгээд бас шинжилгээний доктор ийм мундаг эмэгтэй байгаа. За тэгээд 35 жил төрийн албанд ажилласан. Дөнгөж дөрвөн төрийн албаныхаа тэргүүний интервьюцсэн их гоё харагдчихсан надад. Тэгээд хөдөлмөрийн гавьяаны улаан төв одонтой зөвлөхөөр ажиллаж байгаа. За ариун надад баярлалаа. Баяр хүргэе. Манай явж юу? За манай нөгөө 5 юм үндэсний төв халдвар хүчин судлалын үндэсний төвд бол өстой бүх насаараа ажилласан эрмэлийг хамгаалсан төрийн. За онц техникчин 35 жил улсдаа одоо үр бүтээлтэй ажилласан юм байна. За манай Бямбат хүнсний технологийн мэрэгчлээ цэцэрлэг болон хувийн байгууллагад ажиллаж байсан. За тэгээд хотын багшийн дэд сургууль төгссөн, боловсролын байгууллагад 35 жил ажилласан Бямбат хав. 41 жилдээ ажиллаж байна. За баяр сайхан Дэмбийн баяр сайхан гэх. За бас 3 жилийн цэргийн албаасан ардын аймаг 130. Онноос үсээр боловсон тийм. Тэгээд тэрнээс болоод их мундаг эрдэм мэдлэгтэй болсон багтай гэж бодож байна. За манай Баатар хоёрыг багш юм те. За геолог бол би багталтаа зөв нисч үсээгүй байгаа шүү. Ангийнхныгаа нисгүүлэхгүй байгаа учраас одоо ирэхгүй байгаа мэт ихээр нэгдээ хамт гэсэн. За манай Ганбаатар. Ганбаа бай. Нийгмийн аюулаас хамгаалахын яамны авраг болж ирсэн 100 жил байгаа. Тэгээд ангийн хүүхдүүд ч хоорондоо аюул сайхан холбоотой юм. Би Ганбаагийнхаа хүүгийг илмэрч авчихсан. Тэр нь миний хүү. За 1979 оны 9 сарын 1-ний өдөр тухайн үеийн Октябрийн оройны 8 жилийн 13 дугаар сургууль 10 жилийн сургууль болж 3 дугаар хороололд шинэ байранд байршиж нүүж ороход 47 дугаар сургуулиас
Цээлэ багштай 9-ийн А анги тус сургууль ангиараа шилжиж ирээд 10-ийн Б анги болон суралцсан юм аа. За тэр үед 10-ийн 3 бүлэг ирсэн. 10-ийн А бүлэг нь болохоор химийн багш Гажис багштай 10-ийн А анги, 10-ийн Б анги нь биологийн багш Цээлэ багштай манай анги. За 10-ийн В анги нь физикийн багш Балдан. За 10-ийн В анги гэдэг 3-ын 10 бүлэг байгуулагдаж суралцсан байгаа. Тэгээ бид нар анхны одоо 13 дугаар сургуулийн 10 төгсөлтийг 1980 онд төгссөн. Тэгээ манай ангийн хамт олон одоо тэр үеэс хойш 45 жилийн дараа уулзаж энэ баярт мөчөөс тэмдэглэж, уулзаж, ярилцаж байна. Тэгээ энэ мөчөд хүрэлцэн ирсэн ангийнхаа хамт олон болон ирж амжаагүй хамт олонтой за мөн тухайн үед 13 дугаар сургуулийг хамт төгссөн 10-ийн А, В ангийн хамт олонтой энэ 45 жилийн он баярын мэндийг хүргье. Тэгээ та бүхэндээ эрүүл энх байж, урт насаж удаан жаргахын үзийдээ сайхан өрөөлийг өөдөөд нь дэвшүүлье. Энэ хэсэг хугацаа чинь та бүхэн тэр 45 жил хүн ирнэ өөрөө тийм нас явах тусмаа улам ийм дурсамжийн нэмэгдээд дурсамжаараа төсөөл үед гарч ирж байгаа. Нэлээд сайн. За сайн байцгаана уу манай ангийнхаа. Одоо 10 дугаар ангиа төгсөөд 45 жил болсон байна. Тэгээ манай ангийнхаа бусднуудаа манай ангийнхан хөгжилтэй юмнуудаа бүгдийг ярьж явах шиг байна. Би ангийнхаа яг спортлог талаас нь ярих гэж бодож байна. Манай ангийнхан бол маш их спортлог анги байлаа. Сургуулийн аврах шалгууруулах, сагсан бөмбөг, волейболын тэмцээнд амжилттай оролцож, заримдаа төрүүлж, баяр хөөр болдог. Тийм л анги байлаа. За ингээд сагсан бөмбөг тоглож идэг эрэгтэйчүүдээс нь болдоо, баяр сайхан, ган тулга, баатар хүү. За бид тав ингээд сагсан бөмбөг тоглоод сургуулийн аврагч болж ийлаа. За ингээд эмэгтэйчүүд маань ч гэсэн маш спортлог. Волейболын аврах шалгуур тэмцээнд нь атраа, чимгээ, ариун жаргал гээд маш ийм авиаслаг охтууд байдаг байлаа. За ингээд манай ингээс спортын мастер, хүндийн өргөлтийн Гамболд найз маань спортын мастерын зэрэг цолтой болсон. За миний би хөлбөмбөгийн спортын мастер, Атар тунгалаг маань волейболын дэд мастер. Ийм спортлог анги. За тийм учраас манай ангийнхандаа бүгдээр спортлог байгаарай. Бүгдээр эрүүл их байгаасай. За тэгээ та нартай хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөе. Сэтгэл
нэг хэлэхэд 10 дугаар анги төгснөний дараа энэ найзтайгаа чулуунсах найзтайгаа хоёулаа хөнгөний тенс төгсөөд одоо дараа нь говь компанид ороод тэндээс бид тэр хамаг ажил үүс бүтэж дэвтэртэй гартлаа говьд ажиллаж байгаад говьс авах байр шагнал идрээ бас өгөөд надад орон битэрч соёлоо орон сууцаар шагнуулаад тэнгод бас 13 дугаар сургуулийн энд 2 үрээ байраар шагнуулаад одоо насан туршдаа эндээ амьд ингээд энэ сургуулаа хараад баяр багсалтай үр хүүхдүүд маань бас бүгдөө энэ сургуулийг төгсөөд ингээд одоо ингээд өдөө хүртэл ингээд эндээ сайхан амьдраад ингээд сууж байна. Өнөөдрийн анхын дурсан чинь ингээд ангийнхаа хүүхдүүдэд хараад сэтгэл аюу өндөр байна. За тэгээ энэ дотор их юм эргэлдэж байна да. За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнөөдөр ингээд 10 жилийнхээ 45 жилийн баярын уулзалтанд ангидаа ирээ сууж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд 45 жилийн өмнө бид бүхэн хавар 10 жилийн төгсөлтийн баяраа хийж ангийн багш зээлээ маань учран золгохын ерөөл гэдэг нэр нь юу вэ? Дууг анх авчирч хөгжимтэй тавьж бид бүхэн ангидаа 10 жилийнхээ төгсөлтийн баярыг хийж хөгжилдөж байсан. Тэр үед баярлахаас илүү ингэж жоохон гониг төрдөг юм байлээ. Ойлгох нь уйлж тэгэл хоорондоо сайхан сэтгэл санаагаа ярилцаж их сайхан байцгаасан. Манай ангийн багш зээлээ маань их тийм дайчин их тийм багш байсан. Бид бүхнийг одоо амьдралынхаа замд ороход минь биднэрт маш их сургамжийн үг хэлж бид бүхний одоо ажил амьдралд гарахад минь маш их дэмжлэг тусалцаа үзүүлж байсан багш маань. Тэгээ хаяа багш маань бид бүхний дунд орж яг л хүүхд юм шиг бид нартайгаа хөгжилдөж харьцаж тэгж байдаг байсан. Тэг өнөөдөр ангидаа ингээд ирээ суухад яг 45 жилийн өмнөх 10 жилийн маань сурагч форумтай одоо тэр дүр зураг ийш тийшээ одоо хөгжилдөж гүйж байгаа, ярьж өөрч байгаа одоо тэр бүхэн ингээд баг нүдэнд харагдаж байна. Тэр үед их сайхан байсан бид бүхэн. Тэг өнөөдөр ингээд ангидаа ирээд сууж байхад бол үнэхээр сэтгэл хөдлөж байна. Бүр өөрөө яг төгссөн ангидаа ирээ суухад тэгээд одоо бусад 10 ангийнхаа бас бүх хүүхдүүдэд бас энэ 45 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд ангийнхандаа болон бүх төгсөгчдөө амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Yo
би 3-р ангиас эхний ангид болж ирээд. Найзлэрээ олон удаа эмчиг төвтгөл сайхан юм байна. Ангийн хүүхд юм биш эмчээ гавья. Би чи юусэн их олон жил нэрээ. Тэгээд жилдэн урдаа нэгэн зөө доонор боллоо гэх. Асуугаад тэгээд доонор очооны Тэгээд миний бас найз одоо зэрэг найз байнгийн хоёулаа. би одоо шиг бодлоо. Чиг намайг аваад. Юуны өмнө 45 жилийнхаа барийг тэмдэглэж байгаа 10 байнгийнхаа хамт олонд энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгвэл одоо 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд амьдралын одоо их замд одоо яг энэ ангиас бид нар гарч исэн. Тэгэл тал тийшээ бүгдээр амьдралынхаа зам руу гараад тэрнээс хойш одоо 45 жил өнгөрсөн байна. 45 жилийн хугацаанд бас бид нар уулзч очирч биенийхээ баяр зовлон жаргал одоо бүх юмд нь бид нар ингээд хамтдаа бид нар явсан. Тэгээд түүх 45 жилийнхаа энэ баярын үйл ажиллагааны хүрээнд бол маш манай ангийнх идэвхтэй оролцсон. Тэр оролцсон бүх найз нөхдөдөө ангийнхаа хамт олонд баярсан талархснаа илэрхийлье. Ингээд энэ арга хэмжээ одоо тэгээд цаашаа бас ингээд үргэлжлээд өнөөдөр ингээд бас хөөх ингээд ангидаа хуржээд ингээд яг бүр ингээд хүүхэд нас руугаа эргээд одоо ингээд бид нар орцсон. Энэ ангид яаж бож ийж яаж чуугалдж исэн, хэн хаа сууж исэн, хэн юу яаж сахилгууч исэн, за тэгээд ямар багш, тэр багш юуны багш үлээ, энэ багш юуны багш үлээ гэдээ хоорондоо ингээд багш нараа дурсаж яриад суугаад бол маш их баяртай байна. Ингээд 45 жилийнхаа айн баярыг тэмдэглэж байгаа ангийнхаа бүх анд найзуудад эрүүдинх аз жаргал энэ харваагийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсье өрөөё. Та бүхэндээ баярлалаа. Байсан шүү дээ бид нар тэгээ наачаасан тэгээд айгуу баясаа тэгээд юус гацтай ээж юм уу бол сайхан хүмүүстэй сайхан амьд болж байгаа төгссөн. Ер нь бол одоо манай аав бүгд бийж байгаа л та манай хүмүүс цагтаа ер нь бүр гонорол юм орлож байж байгаа тэгээд идэвхтэй гарсан. Ээж маань бас багшилж байгаа идэвхтэй гараад аав ээж хоёр 92 Осаа нэг хэсэг ч мод яа. Тэгээд тийм гарахаар байсан. Ээж болохоор тийм яг нөгөө ийм камер байна. Яг ингээд ролын камер аваад тэгээд интервьюс хийсэн танаа хэлсэн рол баага амтэнгээ өшиг хаач байгаа проектор ингээд шанаа гараад тэгээд хэсэг тэрийг яг хийсэн. Орсоор хичээл заасан. Юу хэсэг үнэхээр багш нар байгаа. Ингэж болт юм байна гэдэг. Айгуу гоё хүмүүж байсан. Бүх мань гоё байсан. Одоо зарим хүмүүс муулаад байдаг тэр тийм биш. Хамгийн зөв тасалбар тийм байсан. Хамгийн зөв хүмүүж байсан. Хамгийн зөв их оронч хүмүүс тийм байсан. Хамгийн цэвэр хайр дурлал байсан. Тэгээ би бол 30 жил тэнд байхдаа бид нар тийм сайхан аав ээж Штейга боёнгаа бид нар маш мундаг хүмүүс болж хүмүүжсэн. Бохорсол эзэмсэн өнөөдөр та нарын багш чинь чинь олон багш бурдаа тийм эмч гэж өндөө байдаг. Энэ үеийн одоо нийгэм байсан бидний аав ээж тэгээд тааны аав ээж бидний багш нарын эдгэрт үлдсэн бүх соёл байна. Тэрний боёнд бид нар 30 эхний 30 жил бас сайхан явсан. Бид нар бол одоо цэцэрлэг олдохгүй зовлон байгаагүй, сургууль олдохгүй зовлон байгаагүй, өглөөний зовлон байгаагүй одоо тэ мах олдохгүй бүх юм байсан. Сургууль төгсөөд бүгдээ бас соёл сургууль төгсөн. Сургууль төгсөөд ирэхэд ажил бэлэн, цалин бэлэн, орон сууцны бэлэн бүх юмар тийм гоё үед бид нар амьдарч байсан. Гэтэл яг сүүлийн 30 жил нь яг цэвэр зэрлэг авчрасаар явж байгаа өнөөдөр болж. Тэгэхдээ тэнд олсон сайн хүмүүжлэрээ бид нар тэг буйнаар өнөөдөр ч гэсэн бүгдээр айгүй гоё явж байгаа. Таамаг амжилт үнээр сайхан байна байна. Бүгдээрээ салбартаа мондөг байна. Тэгээ энэ бол юу гэхээр тэнд одоо бидний аав ээж
одоо багш нарын одоо өгсөн хүмүүжлээр бид тэр өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгэхээр энүүгээр байгаагүй баг. 70 оныхон бол арай нөгөө социализм их нэг болчихлоо. 50 оныхон бол юу нарийн их болчих юм уу гэдэг. Бид нар 60 настай усууч 32 болчих байгаа. Тэгэхээр энэ бол ийм одоо ховдын хүмүүсээс илгээж нэг ховор. Ийм дис хөндлөн ондоо хоёр нийгмийг үүснэ гэдэг бол байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрэнд нь аялалд нь айгүй аль алинд нь мундаг юм гэдэг бол тэрийн бас аав ээж багш нарын боё. Яг би өнөөдөр тэрийн одоо нэг тухайн ээж хамаар би хаана хараад цэцэг болгоны зөвхөн төгссөн. Өнөөдөр би газар хийдээс болдог. Яас сони танай ангитай дандаа холбогддог байна. Танай ангийн Эрдэнэбаатар гэдэг нэг курс хийсэн шүү дээ. 10 төгсөөл бид ингээд хамт зэргийн сургууль яваад төгсчээрээ хамт байгаад ингээд тэгэл ерөөсөө дандаа танай ангийн нэг курстууд байн хамт хийж байгаа. Тэгээд сүүлд дэвтэр танай танай ажиллаж байгаа. Өөрөө бас компани байгуулаад байсан. Эрдэнэбаатар бас хамт байсан. Тэгээд яг би මොකද холбооны мэргэжил хийсэн. 80-аас 93 онд одоо манай Мазраа хамгаалах мэргэжил байсан. 93 онд тагнуулын ерөнхий газраас ахмад цолтой халагтаад 93 оноос хойш өнөөдөр компани хийсэн. Өнөөдөр хүртэл пэв хийж байгаа. Чингис пэв гэдэг шүү дээ. Манай машин дээр мэдээлэл нэг ойс болсон шүү дээ. Тэгээд одоо би пэв одоо хийж байгаа. Холбооны инженер хүн чинь пэвний мастер болсон. Тэгэхээр пэв хийж байгаа. Яг л инженерс төслийг өчөө. Энэ бол ажил хийх өдрөө бүгдээ ажилласан. Айгу том андарсан. Адруу уцтаад манай 45 жил болж байгаа маа чи хүрэн дээр. Тэгэхээр бодохтой ингэхгүй байна. Чимээ нөгөө эмнэлгийн 45 жил болж байгаа багтаа за яаж ч байгаа бол аа багшд чи хүрэн. За чимээ юу ямар яваачлаа. Эмнэлгийн ажил багтаа тэгсэн би яах вэ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ чи бараг загнуулаад 10 жилийн гэж өө тэмдэг авчихгүй яа гэх юм. Ирсэн байгаа чигээр нэг байлаа. Таа одоо хоёр бороо гэсэн аргаатаа байгаа. Охолоо зогсон бай. Нэг бол юм байна. Энэ доктор энэ цуглаа одоо хоёр бороо өдөр имэж ханаж нэмээ хөөхнасаа дуусгаад магадгүй ихэнх өвчнийг одоо нэг юм байна. Өөрийнхөө сайхан санаагаар өөрөө имжилдэг гэж байгаа шүү дээ. Магадгүй ямар нэг өвчин бүгдийн маань имжилчээд эрүүл сорууд болоод ихээр өгөөсөн. Тэгээд таа сайхан амраараа Өчнөд байлаа. Аавын хатага ширээ би одоо юу түгээрээ чигс би орой аавын ширээ яа явахтаа надаас чигс би аваа. Өдөрт байлаа. За өнөөдөр их сайхан өдөр байна. Нийслэлийн 10 жилийн 13 дугаар сургуулийг төгссөн анхных нь одоо 10 дугаар төгсөгчид өнөөдөр 45 жилийн хойг хийлээ. Бас сайхан сургууль байсан. Бид нэг 1-р анги 13 дугаар сургуульд байгаа. Тэгээ 47 дугаар сургууль шинээр байгуулагдав. Тэгээ энэ 47 дугаар сургууль бид нэг 2-оос 9-р анги хүртэл сурсан. Ингээд 13 дугаар сургууль маань 10 дугаар анги төгсөгчтэй болоод хамгийн анхны 10 дугаар анги төгсөгч нь манай ангийнхан байсан. Тэгээ манай ангийн багш Цэли гэдэг биологийн багш. Сургуульд маш нэр хүндтэй багш. Зөвхөн нэг одоо биологийн шинжилгээнийг заадаг багш. Энэ олон хүүхдүүдийг одоо ээжийн оронд ээж, аавын оронд аав маш сайн сургууль үйлчлэгч багш нь байж яавал хүүхдүүдээ эдэн мэдлэгтэй оюулг номыг сурсан, хүний номыг сурсан хүүхдүүд болгоё гэдэг ажилтай бол онцгой анхаарч ирсэн мундаг хүн байсан. За биологийн хичээлийг маш сайн заалтайгаа өнгөрдөг бол манайс 5 хүүхэд юмч болсон. За тэгээд 5 эмчтэй, 5 багштай. Тэгээд багш нар нь бол их математикийн багш нар байсан. Бас тусгай зорилттой сургуулийн одоо хүүхдүүдэд хичээл ордог тийм хүүхэд одоо их хүүгийн багшийн сургууль төгсөөд ингээд иржсэн. Маш олон хүүхдүүд инженер болсон. За ялангуяа барилга, дулаан, цахилгааны инженерүүд төгссөн. За дахиад дээрэс нь манайхаас 5 хүн одоо цагдаагийн болон хүчний байгууллагад ажилласан. За нэг нь бол Батлан хамгааллын яамны
ангид ажиллаж байсан бол дөрөв нь бол цагдаа ажилласан. За тэр 5 бол тавлаа бас орондоо болсон. Дандаа тийм одоо хүчирхэг за их орондоо бүтээн байгуулалтанд оролцоод нэг ангийн хүүхдүүдээс бараг 80 орчим хүн 70% хүн 80 бараг 80 орчим хүн ихтэй сургуулийг дотоод ихтэй сургууль төсвөн бол тийм амар ажил биш. Тэгэхээр манай багшийн бол чадвар нь тийм байсан. Тийм одоо хүүхдүүдийнхээ төлөө анхаарал халамжтай тийм хүн байж байгаа гэдэг нь харагдаж байгаа. За тэгээд яг ангийнхныг өнөөдөр цуглуулад их баяртай байна. Бас ангийн дарга гэдэг хүн чинь ангийнхаа анги хамт олноо нэгтгэж яадаг, уулзуулж яадаг. 10 жил байхад бол багш эзгүй бол ангийн дарга хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Тэгээ манай ангийн багчийг сүрхий хүн байсандаа тийм хүүхэд хичээлдээ ирээгүй нь яагаад хичээлдээ ирээгүй? Чи ангийн дарга нь энэ хүүхдийг хичээлд авчирч сурах гэх. Тэгээ сая бид нар ингээд дундаа ингээд ирээс сууж маш олон хүмүүсээс тийм үсэслээ. Аав ээжт нь хичээлээд хичээлд нь суулгаад гэрийн даалгавраа хийдэг болгоод энэ бүхний одоо ач хаяар бид нар ч одоо энэ олон одоо бүтээн байгуулалтыг хийж ийм сайн одоо багш юм сургууль мэдээлэгч болсон шүү дээ гэж хэлэхээр надад бол их сайхан байна. За өнөөдөр биднээс чинь тэгээд энэ олон багш эмчнэрээс одоо гавьяа тэмчтэй болоо шинжлэх ухааны академи одоо шинжлэх актив миний нүгэх харчирээ заяа. Манай анги хамт олноос бас доктор төрсөн. Тэгээд олон мастерууд зөвлөө. Бас их олон гоё алдарт ээжүүд төрсөн. Тэгээд энд нэг баяртай байгаа. 35 жилийнхээ ойгоор тэгээд бас багшийнхаа хүүгийн үрж авчирсан. Даваа нэмийн очир үеиг. Тэгээд нэг өсөлтөө манай параллел ангийн хүүхэд нөгөө талд бол багшийн маань хүү тэгээд багшаагаа орлуулад хэдүүлээ бас гоё уулзлаа тэгээд баяртай. Бид нэр өнөөдөр ингээд энэ үдийн насны дээрээ хэрэг бидний юу хийж юу бүтээсэн бэлээ гэдэг энийг хараад суухаасаа гадна бас цаашдаа ч гэсэн бид хийх бүтээх хамтар зохион байгуулах ажил их байгаа юм билээ. Нэг анги нэг хамт болно. Тэгэхээр хамгийн одоо хайртай дурсамжтай өдрүүд дээр хүн насны дээр хамт байсан болохоор тийм нэг гоё ангисэг байдаг юм байна. Хамт олонч байдаг юм байна. Би нэгээ тийм хүлээсэн, уулзалтаа хүлээсэн, догтлсон байдаг юм байна. Тэгээд өнөөдөр уулзалт бол маш сайхан болж байна. Өшөө цаашгаа гоё бүтээлүүд гарна гэдэгт бол итгэл тус байна. Ангийнхандаа эрүүл энхийг хүсье, аз жаргалыг хүсье, сэтгэлийн амгалан хүсье. Та нар маань одоо урт насалж удаан жаргал өшөө их орлоо илүү их юм хийж өгөөрэй гэж хүсэж байна. Яралт нэг юм байгаа шүү. Түр яралт. За сайн байцгаана уу. Хүүхэд ахуй насан багын найзууд энэ үеийн халуун мэндийг дэвшүүлээ. Бид 1980 онд одоо зөвлөлт улсын тусламжтайгаар ажилтнанд орсон 13 дахь дунд сургуулийг 10 бие ангийг цээлээ багштай төгссөн. Манай ангиараа 24 охин 15 хүүгээд 39 хүүхд нийт төгсөж юм а. Тэгээд өдий бол манай хамтод ингээд биеэмтэйгээ уулзаад жаргал зовлонгоо хуваагаад холбоотой байдаг. Манай ангийн багш одоо бүхнийг зохион байгуулдаг тийм байцны учир байгаа баха. Ерөнхийдөө анги хамт олонныхоо тухай хүүхд ахуй цагийн үед ярих сони ачин зүйл өгөөд одоо ярил өчнө их юм байгаа. Манай ангийн багшиг бол цээлээ гэдэг байсан. Багш маань бол гаднаа тийм хатуу, цаанаа бол их зөөлхөн тийм хүн. Ер нь 70-80 он гэгчэн тийм одоо өмсч байгаа гутал хувцсан их гоё залуу стилтэй. Одоо миний сандгаас нэх гоё тийм өсгийтэй өвлөг давсан өндөр цагаан гутал өмсдөг байсан. Тэр багшийнхаа гутал би бас нэлээд өсгөлүүлж байсан л да. Тэгээд багшигаа зовоодаг ганц нэг хүүхдийнх нэг нь би байсан баха. За манай ангийн хамт олонд бол ерөнхийдөө биеийн темээр спортоор их хичээлдэг тийм хүүхдүүд байсан. Одоо манайгийн
мандах гам болд ганц сүх гэж одоо энэ нөхдүүд юугаар хүндийг өргөлцөөр тэгээд чимээ атар тонголог ийм охтууд тэр болиолгол нэлээ одоо улсын шигшээд одоо байж хичээлж байсан тийм охтууд би бас өөр хөлбөмбөгийн спортын мастер байгаа. Тэгэхээр манай ганц сүх одоо биднээс хөлбөмбөг тоглож ганц сүхийн гудамжинд хичээл тасалж хөлбөмбөг тоглож байсан одоо тийм нөхдүүд одоо хөгжилтэй зүйл гэх юм бол манай ангийнхан зайсан толгойд нэг одоо юу хийж явсан дэ зугаалж яваад цайгаа уух гээд нэг 5-5-аараа болсон болоод цайгаа уухт би нөгөө цээлээ багштайгаа нэг 3 охинтой цайгаа уугаад нэг консерв гаргаад тавиад онгоол хут хайгаад 2-3 газар хут толдох буцаад дээс нөгөө лаадтай консерв алга болцсон. Тэгээд тавуулаа айгаад гүйдэлтэй газар суудсан байна гэхээс өгсөөлөл хөгжилтэй юм бол манайгийнх нь их л байд юм да. Багштай бид нэг юу дуу зохиогоод энэ явахтаа одоо миний дуу зохионо гэж одоо юу яг ай цаанаас одоо угаа энэ цаанаас олж дээр багштай нэг 3 мөс дуу зохиосон. Дууны мат утга санаа бол гаднаа тийм их хатуу багш цаанаа дотор бол тийм их зөөлөн юмыг дандаа алсыг харж чиглүүлсэн тийм үү. Тэгээд дууных нь утганд манай ч одоо багш сайн зохион байгуулдаг коллектив танк манай ингээс ганц цуглах чулуун сүх соёлоо боллоо тэр манай гэр бүлийг ингэч гэдэг ингээд дөрвөн гэр бүл үлсээд одоо ингээд олон сайхан ач зээтэй болоод одоо бид өөрсдөө ингээд ахмад боороо болчихсон сууж. За тэгээд багштай зөвлөсөн дуунаас би одоо нэг удаа дахилтын аялж өгье да. Сайхан хоолойтой цэлээ багша магтан дуулаад. За энэ бол одоо дахилт байгаа. Би ангийнхаа бас нэг хэдэн хүүхдүүдэд өгсөн байгаа. Манай багшийн хүүг очоорыг гэдэг. Манай одоо нөгөө ангийг төгсөжсэн. Тэгээд очоорыгтэй болохоор хадагта энэ дууга жаадсан. Тэгээд манай ангийнхан өгсөн очоорыг маань тэр саратанда хүндэтгээ дээш ингээд залдсан очоорыгт маань яг жаадтайгаа их дунд байгаамаа. За тэгээд 10 жилийнхаа ангийн нийт хамт олондоо эрүүлэн сайн сайхан байгаараа улам ихийг бүтээж устдаа наслаараа бүргийг жуулзаж цогтой байхын ёроолыг дэвшүүлье.
Жоохон бөөнөр юм. сайн байна. За одоо ингээд бидний айгүй сайхан 45 жилийн ингээд ойн сайхан дурсгалт сайхан бид нар одоо 2 хоног бас сүүжгээд амралтанд сайхан амарлаа бүгдээрээ сайхан хөгжилтөө сайхан хорхог хийгээд сайхан тэр ойгоор зугаалаа тэр амралтанд 2 хоног яваад сайхан ирээд одоо бид нар ингээд дурсгалт цамгийн бүтээхэд одоо ивент итгэсэн ишган болтдоо бид нар бүгдээрээ их баярлж байна. Ингээд ийм сайхан бидний дурсамжид хүүхэд насанд очиулсан ингээд 45 жилийн дараа бүгд сайхан эмээ өвөө болцоочсон их гоё. Тэгтээ ингээд 2 хоног бид нар уулзахад бол тэрнээсээ илүү бүр ярих юм ихтэй тэгээ их сайхан дурсамжуудтай энэ сайхан нэвтрүүлэг хийх ангийнхаа хамт олонны өмнөөс баяр талархснаа илэрхийлье. Шивэ штэ. Эчин додод штэ. Эсвэл төгсөөд 10 жиж орж исэн биз дээ. Би анзаар. Ярд. Личный уште. Бас зөрөөс. Биднээс хоройроос идэх. Ямбаа орж исэн. Арва төрсөн баг шүү. Оройроос. Тийм бай. Ишин додод штэ. Ячо юунд 13-аас. Тэгээд наашаа ангиас За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За найзуудаа 45 жилийн баярын мэндийг хүргэе. Энд ангийнхантайгаа уулзаад маш сайхан сэтгэл төрж байна. Ер нь 45 жил дундаа ер нь баг хальс шууд анги төгсөөл эргэл маргааш нь уулзж байгаа юм шиг тийм гоё сэтгэл төрж байна. Ингээд бүх төгсөгчдөө халуун баярын мэндийг хүргье. Та бүгдийнхээ аж амьдралд сайн сайхан бүхний хүсье өрөөе. Юурэ шиг хаана бүгдээрээ сайхан 45 жилийн өмнө байсан тэр хүүхэд үеийн төрхөөр та бүдээс харагдаж байна. Сайхан харагдаж байна. Аа чи яасан гоё бүрхий. Тэр дотор нэг хүүхэд гоё харагдаж байна. Цогц хүүхэд хойс сууж байна. Гэрман хаас. Энэ агшин ангиас хаа. Тохойд бидний бол сурч байгаа байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн байна. Санаж таавраа масаа байна. Өшин хаамжлын өмнө өөр автобус яг гэдэг хөрөөл өөрчлөлтөө байна. Өөр болсон байна. Хойд цаврал цаатаа байна. Энэ цаатаа яг ийм цаатаа байсан. Сагасоо
Орны өдрөө. За. Төшин таван жилийн онд анхны 10 дугаар юу гэж ярих юм те одоо 13 дугаар сургуулийг 1980 онд 10 б ангид байж байхдаа юу яал хэдүүлээ төгссөн бэ бид 39-үүлээ төгсөж 80 онд төгссөн. Тэгээд сургууль анх сургуульд ороход бол айгүй гоё байсан чинь нөгөө нэг зөвлөлт холбоотулсан Брежневийн бэлгээр баригдсан хороололд шинэ сургуульд орж бид нар 80 онд их баяртай 79 онд орсон. 10 дугаар анги бид хэд төгсөөл тэгэл одоо 45 жилийн дараа өнөөдөр ингээд уулзч одоо маш их баяртай байна. Та нартай эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Хаваа юм чтэй юм бэ? За тэгээд юу ярьж байгаа тэгээд самбар дээр өнөөдөр ингээ уулзлаа тэр бичих үү? Одоо бичих юм уу? Одоо шууд ярьж байгаа биш. За тийм. За та бүхэнд нардаг сайхан намрын өдрийг мэндийг хүргье. Тэгээ энэ өдөр 13 дугаар сургуулийн 10 Б ангийн хамт олон 45 жилийн дараа уулзах нь уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлж байна. Тэгээ та бүдгээ харахад маш сайхан байна. 45 жилийн өмнө хөөрхөн охтууд байсан яг тэр дөр хөрөөл байна. Өөрчлөгдөөгүй байна. Улам хөөрхөн болсон байна. Тэр хойно нэг цоглог залуу байна. Энэ залуу яг л ийм залуу байсан. Хэвээрээ. Тэгээ та бүдгээ харахад үнэхээр зүрх сэтгэл хөдөлж байна. За баярлалаа. Тэгээ хамтдаа ингээд энэ ажиллагаанд ирсэн маш их баярлалаа. За тэгээ хөрөлж ирээгүй хамт олон манаас ажил төрлөөтэй учраас ирч чадсангүй. Тэгээ тэр нөхдөө ч гэсэн бас энэ өдрийн халуун баярыг хүргье. За тэгээд ангимануудыг хэвээрээ л юм те. Биднэрт сандан ширээ өөрчлөгдсөн байна. За бидний үед байсан юм бол энэ түүхэд нэг зүйл байна. Биологийн танхимын. Энэ ч одоо кинонд мөнгөрсөн шүү дээ те. Би шавн тайртай Монголын уран сайхны кинон дээр тоглолцсон ийм арга яс байгаа. Тэгээ манай ангийн багш чинь биологийн багш байсан хүн. Тэгээ энэ танхим бол биологийн танхим. Тэгээ энэ танхимд бол олон сайхан амьтдын уусмал хийсэн юмнууд байдаг байлаа. Нэг жирэх байдаг гэсэн манай ангид те. Энэ цонхон дээр байдаг байсан. Тэгээ тэр жирэх ингээд хөдлөөд гүүгээл. Тэгээ тийм сайхан анги байсан. Тэгээ тэр ангидаа орж ирээд тэр хүүхэд ах үеийнхээ дурсамжийг дурсаад хамтдаа ингээ байхад маш их сайхан байна.
Тэгээ та бүгдээ амьдралд нь ад жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ямар сайн бэ? Согоо дээр ирсэн бэ? Сайхан. Ийм сайхан. Хойдоо бэр бэлсэгүй энэ. Энэ хавтаа батсан бид. Ичнэ өрхтний нэгдүгээр маань энэ.